сайн байцгаана эрхэм сонсогчдоо. Манай Спутник Монгол 92.5 олон улсын радиогийн бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлгийн маншин дугаар эхэлж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга санхүү эдийн засгийн дээд сургуулийн профессор, эдийн засагч, доктор Дэлгэр сайхангаа одоо урагдан оролцож байна. Ингээд манай студиуд бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Танд өдрийн мэнд төргий. За баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Танаа сонсогчдод бас өдрийн мэнд төргийе. За тэг манай бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлэг маань бол бизнес эдийн засгийн чиглэлийн ярилцлагуудаа бол иргэдтэй ойлгомжтой байх үднээс эдийн засгийг энгийн үгээргээд өнөөдөр бас болж байгаа цаг үетэйгээ холбогдуулж хийдэг нэвтрүүлэг байгаа. За юуны өмнө эхлээд би бас сонсогчдоо нэгэн мэдээлэл хүрэхэд бол сая 26 оноод 8 сарын 12-ны өдөр Монгол банкны мөнгөний бодлогын хорооны ээлжид бас сурлаас за мөнгөний бодлогын хүүг 1.1%-аар одоо нэмэгдүүлж 12.5% төргсөн. За банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь нь бол бас 1.5 нэгжээр өсөж 14.5-д хүрсэн байгаа. За тэгээд энэ бол Монгол банкнаас бас мэдээлэл өгсөн олон талын хүмүүс бас олон талын байр суурьтай байна. Иргэд маань ч бас янз янзын байр суурьтай байна. Тийм болохоор энэ тал дээр нэлийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөр өнөөдөр таныг өрсөн байгаа. Монгол банкнаас бол бас энэ одоо инфляцийн зорилттой түвшинд одоо буцаан тогтворжуулах, инфляцийн одоо хүлээлтийг удирдах, за энэ үнийн өсөлтийн одоо энэ хоёр дахьчд одоо нөлөөлөх зорилгоор одоо хийж байгаа арга хэмжээ гэж ярьжсэн. За таны хувьд бол одоо иргэд олон нийтэд энэ мэдээллийг одоо хүмүүс бол янз янзаар яриад байгаа шүү дээ. Зарим нь бол за энэ зөв буруу за ингээд иргэдийн хооронд бол өөр ойлголттой байгаад байна. Та энэ тал дээр өөрийнхөө байр суурийг хэлээч. За юуны өмнө мөнгөний бодлогыг хүүг өсгөн гэдэг өсгөх нөхцөл байдалд хүрнэ гэдэг бол эдийн засагта сайн зүйл биш. За бид хэдийгээр мөнгөний бодлогын гол мандатыг үнийн тогтвортой байдал гэж хардаг. За Монгол банкны мөнгөний бодлого бол томоохон бодлогын хэрэгсэл байдаг. Тэр утгаараа үнийн тогтвортой байдлаас гадна макро эдийн засгийн зорилго бол Монгол банкны өмнө байх ёстой. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдалд бодлогын хүүг өсгөнө гэдэг нь өөрөө энэ инфляц буюу үнийн тогтвортой байдлыг илүү анилсан үндсэн зорилго руугаа хандсан юм бодлогын өөрчлөлт хийлээ гэж харж байгаа юм. Гэхдээ өнөөдрийн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан харвал харьцангуй өмнө ч их шаардлагатай байсан юм зүйл юм шиг харагдаж байгаа юм. За мөн хэмжээний хувьд 1.5 гэдэг яг өнөөдрийн энэ огцом зохилттой за инфляц өөрөө их олон шалтгаантайгаар өсөж байгаа энэ үед 1.5 гэдэг хэмжээ бас зохистой зөвшөөрөх мөн үү биш үү гэдэг дээр би хувьдаа бас эргэлзэж байгаа. Гэхдээ Монгол банкны тайлбарыг харвал за үнийн 2 дахь давлгаа буюу энэ цаашаа үргэлжлэн өсөхийн боломжийг хязгаарлах, хүлээлтийг удирдах гэдэг энэ агуулгаараа бол зөвхөн дохио өгөх хэмжээнд өөрчлөлтөө гэж харж байгаа юм. Тэгэхээр энэний зөв буруу юу гэдгийг ойлгохын тулд бид нар түрүүний хэлсэн дээр л илүү тайлбар хэлэх хэрэгтэй болно л доо. Сайн зүйл биш. Гэтэл өнөөдөр Монгол улсын хувьд иргэдийн амьдрал, нийгмийн нөхцөл байдал ямар байгааг бүгд мэдж байгаа. Иргэдийн дийлэнх нь бага орлоготой. За 3.1-тэй тэнцвэр шухуун ядуу. За нийт өрхөө орлого нэг 2.9 сая төгрөг гэж ярьж байгаа. Цалин үйлч үнэтэйгээ ойролцоо дундаж цалин нэг 2.4. Гэтэл цалингийн орлогын хэмжээ нь өөрөө дунджаар нэг 2.4 гэдэг байгаа боловч дийлэнх нь 2 сая хүрэхгүй цалинтай эмэл иргэд бүртгэлтэй харагдаж байгаа юм. Тэгэхээр 13% инфляц гэдэг зүйл бол гол шалтгаан нөгөө махтай холбоотой байна. Тэгэхээр шатхуунтай холбоотой, суурь хэрэглээтэй холбоотой. Тэгэхээр гол шалтгаан мах байгаа учраас махны үн одоо 50% өссөн. Үхрийн болон богийн мал, бог малын махнаас шалтгаалаад арай өөр байна. Тэгэхээр өрхийн хэрэглээний бүтц гэж ойлголт байдаг. Тэгэхээр бага орлоготой өрхүүд бол яхахгүй үндсэн суурь хэрэглээ буюу хүнсний хэрэглээн дээр илүү их ач холбогдолтой буюу зарлагын дийлэнх нь тэнд ногдож идэг. Тэгэхээр инфляцаас бол хамгаалах шаардлагатай. Инфляцийг тогтворжуулах юм шаардлага байгаа учраас Монгол банкын үйлдэл хийлээ. Энэ маань ямар дагаврыг авчрах вэ гэдэг нь л их чухал байна.
Хоёрдугаарт энийг зөв бурууг ойлгохын тулд өнөөдөр Монгол улсын инфляцийг юу бий болгоод байна вэ гэдгийг бид нар илүү харах хэрэгтэй. Нэгдүгээрт махны нийлүүлэлт ингээ хомсдсон махны нийлүүлэлтэн дээр томоохон асуудал гарчихсан. Хоёрдугаарт нь нефтийн бүтээгдэхүүний үн дараалаад ойрхон өсчлөө. 4 сард болон сая 7 сар дахиад өсчихлөө. Энтэй холбоотой байна. Дээрээс нь захиргааны дулааны үнэн дээр бас цор хэрэглэн дээр тодорхой өөрчлөлтүүд гарсан. Тэгэхээр юмны үн өсөд байна гэдэг нэг юм өнцгөөс хүмүүс хардаг. Хоёрдугаар би бол хүмүүсийг энэ шалтгаантай холбож хараасаа гэж бодож байна. Инфляцийг бий болгож байгаа үндсэн шалтгаан бол энэ төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлтийн шалтгаан бол байгаа. За энэ шалтгаан нь бол зөв бус инфляц буюу юмны үнийн өсөлтийг бий болгож байна гэж хэлмээр байна. Инфляц гэдэг бол ерөнхийдөө хэрэглээний үнээр хэмжигдэж байгаа бараа бүтээгдэхүүний дундаж өсөлтийн хэмжээ шүү дээ. Тэр нь 13%. Тэгэхээр энэ 13% гэдэг бол зорилттой түвшингээс давсан гэхээсээ илүү бид нар нийт иргэдийн амьдралд яаж нөлөөлөх вэ гэдэг дээр нь илүү олж харах хэрэгтэй. Хоёрдугаарт инфляцийн суурь шалтгааныг бид нар харах хэрэгтэй. Тэгэхээр мөнгөний бодлого бол макро эдийн засгийн зорилготой байдаг ч гэсэн үндсэн зорилго руугаа хандсан юм зүйл хийлээ гэж бодож. Би энийг бол зөв гэж харж байгаа. Учир нь тэр тусмаа би илүү ихээр мөнгөний бодлогыг өсгөх 1% ч юм уу 1-2% өсгөх шаардлага байсан болов уу гэж хувьдаа бол харж байгаа. Харьцангуй цаг хугацааны хувьд бас ер нь энэ хавраас хойш бид нар өсгөх шаардлага байсан болов уу гэж бодод байгаа. Тэгээд яг таны хэлсэнчлэн бол ард иргэдийн амьдрал дээр одоо чиглүүлж ер нь энэ ярилцлагыг ярьж байгаа. Бизнес эрхлэгчид, хуваарай бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд. За тэгээд энэ бүгд өргөн хэрэглээний зээлтэй одоо ийм нөхцөлд яг болж байгаа. Гэхдээ мөнгөний бодлого бол яг цаашдаа бас өсгөж болов гэж ийм хандлагатай байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ одоо юу гэдгийг иргэд ингэ шүүмжлэлтэй хандаж байгаа ч гэсэн бид нар одоо бодит нөхцөл байдал дээр бол бас ийм арга хэмжээ авч одоо инфляцийг бууруулах чиглэлээр хийж байгаа арга хэмжээ одоо төв банкнаас хийж байгаа боловч ер нь энэ нөгөө засгийн газар маань өөрсдөө энэ төсвийн зарцуулалт, төсвийн тэлэлт, төсвийн одоо энэ зардлыг одоо бас одоо яаж танаж, хянаж явах хэрэгтэй юм бэ? Эндээс ч одоо бас энэ уялдаа холбоогүй ажилласны үр дүн ч одоо иймэрхүү байдал төрөж гинөө. Энэ ер нь хэр уялдаа холбоотой болоод яг ийм байдал одоо гарч байна. За ер нь төсөв талд ер нь инфляцийн үндсэн шалтгаан мөнгөний нийлүүлэлт байгаа. Дахиад мөнгөний нийлүүлэлтийг зөвхөн Монгол банк хийгээд байгаа юу гэвэл бас үгүй. Төсвийн зардал бол асар өндөр тэлсэн. Сүүлийн 19 оноос хойш төсвийн зардлыг дахин тэлчээд байж байна. Ер нь тухайн жилүүд 20-25 оны хооронд бол бид нар дунджаар 20% төсвөө тэлчихсэн. За зарим жилүүдэд 30% өссөн жил бий. Тэгэхээр энэ төсвийн зардал тэлээд байна гэдэг дээрээс нь төсвөөр дамжсан энэ цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг нэмээд байна гэдэг бол инфляцийн бас нэг үндсэн шалтгаан. За дээрэс нь нөгөө талд нь хөрөнгөний зардал болон бусад бараа үйлчлэгээгээл төрийн худалдаа авалтын зардлууд нэмэгдээд байна гэсэн үг. Ерөнхийдөө иргэд ойлгож байгаа. Монгол төрийн зардал бол хэтэрхий данхаагаад тэлээд байна. Энэ нь яг үндсэндээ Монгол улсын иргэдийн амьжиргаа, төрийн үйлчлэгээний чанар, макро эдийн засгийн бодлого, суурь дэд бүтцийг тэтгэхэд чиглэж чадж гэнэ үгүй юу гэдгийг бас харах хэрэгтэй тийм. Тэгэхээр бид нар суурь дэд бүтцээ өнөөдөр захиргаан нефтийн бүтээгдэхүүн гэдэг олон зүйлээр бид хараат байж гэн. Зам аргуугаа бид нар стратегийн ач холбогдолтой томоохон замуудаа бид нар сайжруулж чадаагүй гихчлэн сүүлийн 10-20 жил ингээд төсвийг тэлээд явсан энэ бодлого маань инфляцийг үйлдвэрлэх, дээрэс нь эдийн засгийн бүтээмжийг нь өөрөнд тэтгэж чадаагүй юм төсвийн бодлого байсан болов уу гэж харж байгаа юм. Тэгэхээр тийм бодлого байгаа учраас өнөөдөр үнэхээр бүтээмж Монгол улсад өсдөггүй. Жишээ нь та бидний бодож байгаагаар хэрвээ ингээд мөнгөний нийлүүлэлт нэмэгдээд эсвэл Монгол улсад мөнгө бий болоод тах тусам нөгөө талд нь зөрүүлээд эдийн засгийн бүтээмж нийлүүлэлтийн чадвар нь иргэдийн бодит орлого нь хамт өсөөл явж явах юм л зүйлтэй. Гэтэл тэгж чадахгүй байгаа зөвхөн бид эрдэсийн бүтээгдэхүүнээс бий болсон орлогыг буруу хуваарлаад төсвөө тэлээд байгаа учраас энэ бол инфляц зүгтдээ нөлөөлж байна гэж би бас хардаг. Тэгэхээр инфляц дээрэс нь бидний төлбөрийн тэнцэл, валютын урсгал, ханшаар дамжсан, импортоор дамжсан нийлүүлэлтийн шин чанартай инфляцийг харах хэрэгтэй. Товчхондоо инфляцийг бий болгоод байгаа үндсэн хүчин зүйл бол манай эдийн засгийн суурь нөхцөл байдал өөрөө байна. Яг энэ суурь нөхцөл байдал нь гажуудчихсныг энэ инфляц ханш гэдэг энэ үзүүлэлт чинь бол харуулдаг шүү дээ. Тэгээд энэ одоо инфляц өсөхийн хэрээр одоо бас яг энэ төсвийн ер нь төрийн энэ өөрийн бүтэц төрийн одоо энэ байгууллагын одоо том даангаар энэ бүтэц одоо энийг одоо бас хянаж
одоо эндээс одоо бас нэлээд эхлэмээр санагдаад идэг юм л да. Тэгэхээр таны хувьд бол бас одоо юу гэдэг төсвийн зардлаас орлого өсгөөр л одоо юу гэдэг ингээд нэг илүү их зарлага гаргаал төр бол их олон юм төлөвлөж хийх л ёстой байх л да. Гэхдээ энэ цаг үе нь ямар вүлээ? Бид нар чинь гадна дотны одоо аюу олон шалтгаан байгаад идэг. Геополитикийн нөхцөл байдал ч гэсэн одоо яг техник одоо нөхцөлгүй их тогтворгүй байгаад идэг. Тэгэхээр таны хувьд бол яг одоо удахгүй за хоёулаа төсвийн татгалзлын талаар бол тэртээ дүүр дараа нь жоохон ярина. Одоо бол яг энэ ямар одоо төсвүүдээс одоо энэ засгийн газарт одоо энэ танаж болох ийм боломжууд байна. Бид нар одоо энэ төсвийн инфляци бодох нэ бас танаж одоо бүр багасахгүй бас болохгүй санагдаад байгаа юм. Таны тэгээ байр суурин дээр. За яг ер нь ийм төсвийн зардлыг за сүүлийн 2 жилд нэг танах гэж оролцсон. Төрийн албан агчдын тоог цөөрүүлэх гэж оролцсон 9%-аар гээд за тэгээд сая өмнөх жилд багш эмчнэрийн цалинг нэмэх боловсрол эрүүл мэндийн салбарын цалин нэмэхтэй холбоотой төсвийн зардлыг бас нэг 13%-аар танах гэж үзсэн. За төсвийн зардлаас өмнө би зөвхөн төсвийн бодлого талд ярил нэгдүгээр биднэрт төсвийн энэ сахилга бат институцээ бид нар маш сайн зохицлох ёстой юм байна. Тэгэхгүй бол таны хэлсэн тэр төсвийн тэлэлт, урсгал зардлын тэлэлт, үр ашиггүй хөрөнгө оруулалтууд гэдэг юм улс төрийн өнгө аястай шийдвэр гаргалтуудаар дамжаад тойрог руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд байна. Оновчтой бус мега төслүүд ч байна. Ард иргэд рүү хандсан популизмын шинжтэй төслүүд ч гэсэн популизмын шинжтэй урсгал зардлын өсөлтүүд ч гэсэн их явж шүү дээ. Тэгэхээр энд нэгдүгээрт бид энэ төсвийн тогтолцоогоо институцээ сайжруулах ёстой. Харамсалтай нь 2010 оноос хойш энийг хийгээд төсвийн доктортой байдлын тухай хууль, төсвийн тухай хууль, өрийн удирдлагын тухай хууль, ирээдүйн сангийн тухай хууль гэл олон хуулиудыг батлаад сайжруулад явсан боловч сүүлийн жилүүдэд бид энийг буцаагаад сүүлийн жилүүдэд гэдэг маань тэрнээс хойш гэсэн үг 13 оноос хойш л тэр тогтолцоогоо эвдсэн. Өрийн таазаа эвдсэн, төсвийн алдагдал гэдэг юм а 2% нь бариулахгүйгээр бас байж болохоор хуульчилсан. Хуулийг бол дуртай үедээ өөрчилж яана л да. Тэгэхээр улам сайжруулах ёстой тогтолцоогоо бид улам эвдээд байгаа. Тэгэхээр төсвийн сахилга батыг хангахын тулд нэгдүгээр тийм тогтолцоогоо сайжруулахгүй бол дуртай үедээ улс төрийн шийдвэр, дуртай үедээ Орос Украин юм уу эсвэл Ормосын холбоотой ийм цаас дүүлэнийг далимдуулаад төсвийг тэлэх шаардлагатай байна гэдэг. Өнөөдөр магадгүй инфляци өндөр боллоо, ард иргэдийн амжиргаа хүнд байна гэд талын хөсөлт өтгөр тэтгэмж юм уу эсвэл төсвийн бусад зардал халамжийг нэмэе гэсэн ийм популизм гарахыг бол үгүйсэхгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдал тохирсон улс төрийн өнгө аястай тактикийн шинжтэй эсвэл ийм үр ашигтай бус хөрөнгө оруулалтууд ордог энэ бүх нөхцөлийг бид нар хааж өгөх ёстой. Нэг тэгжээж та битүүр яриад байгаа энэ ямар зардлыг танах вэ гэдэг асуудал чинь илүү тодорхой болно. Хоёрдугаар зардал танахын хувьд бол бид нар төсвийн нарийг бичлэн шинжилгээ хийх ёстой. Бодлогын үр нөлөөллийн шинжилгээ хийх ёстой. Зүгээр эргээд иргэдийг бодосоо, хүмүүсийг бодосоо гэж харахад сүүлийн 10 гаруй жилийн дотор бид нар 20 эдийн 80-ийн зөвхөн төсвийн алдагдал хийчихсэн. Төсвийн алдагдал хийчихсэн. Тэгээд дээрэс нь төсөв нь хэд дахин тэлцсэн. Өнөөдөр Монгол улсын төсөв нэг 30 хэдэн их 80-аар яригдж байна л да. Тэгэхээр энэ төсөв тэлээд байна. Дээрэс нь алдагдал хийн тэлээд байгаа. Тэгээд мэдээж олон халамж өгсөн, олон тэтгэвэр тэтгэмж нэмсэн, тодорхой сегментүүдэд зориулсан тэтгэвэр тэтгэмж цалингийн бодлого хүртэл явж байна те. Малчдад зориулсан нийгмийн даатгал гэх жишээтэй тодорхой цөөнхүүдэд зориулсан цалин тэтгэврийн бодлого явж явах жишээтэй тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйлсийг хийсний үр дагавар нь өнөөдөр Монголын нийгэмд юу бий болгочихсон бэ гэдэг нь хамгийн чухал. Тэгэхээр энэ бодлогын нөлөөллийг нь бид нар сүүлийн 10 хэдэн жилээр ялангуяа тэр 2010 оноос хойш энэ төсвийн тогтолцоог бий болгох гэж оролдонгуудаа эвдэж эхэлсэн тэр үеэс хойш өнөөний халамж тэтгэвэр тэтгэмж эн чинь Монгол улсад юуг бий болгоч вэ гэдгийг харах хэрэгтэй. За үндсэндээ бол энэ халамж тэтгэвэр тэтгэмжийн энэ хуваарлах механизм бол 2008 оноос улбаатай. Та бүхэн санаж байгаа 2008 оны сонгуулиар ард иргэдэд сая 500 мянган төгрөг өгөхөөр 2 нам улс төрийн гол 2 хүчийг хамласан байдаг. Тэрнийхээ дараа хамтарсан засгийн газар байгуулаад тэр хамлалтандаа өрхийн тулд маш олон хэлбэрээр мөнгө тараасан. Тэгэхээр эндээс эхлээд бэлэнчлэх сэтгэлгээ, цалин тэтгэвэр нэмэх, ногдлол ашиг авах энэ сэтгэлгээрөө улс төрийн хүрээнд ч орсон, тэгжээж улс төрийн оноо авдаг сэтгцэм рүү орж байгаа юм. Иргэдэн ч гэсэн тийм хүлээлт рүү яваад орчиж байгаа юм. Тэгэхээр энэ бол буруу бодлого байсан. Юуны өмнө бодлогын энэ нөлөөллийг тодорхойлж яг үнэндээ биений хувь хүний байр суурь бол сүүлийн хэдэн жилийн төсөв тэлээд ингэж төр данхаагаад
тийм ээ. Энэний үр дагавар бол нийгмийн эдийн засагт гарсангүй цөөнхтөр л очих шиг боллоо. Улс төрийн оноо авсан зарим хүн дээр эсвэл тэр төрийн худалдан авах үйл ажиллагаанд оролцдог тодорхой хэсгүүд дээр төрийн тэр татаас халамж тэтгэмжийг авсан тодорхой хэсгүүд дээр очоод нийгмээрээ бол бид нар баг хохирчлоо гэж би хувьдаа боддог. Тийм болохоор эндээс эхлэх хэрэгтэй. Зардлаа алийг нь танах вэ гэдэг дээр. За богино хугацаанд хийх механик тийм зардал таналтын санал бол байж болно. За нэгдүгээр өнөөдөр бидний хийх ёстой хамгийн гол зүйл бол уг нь хэрвээ чаддаг бол бидний төрийг л цомхон чадварлаг болгохоос л эхэлнэ. Их бүтээн. Тэгэх юм бол таны нөгөө ард нь яригадаад байгаа томилолт, цайлан, хөлс тийм ээ тэр хурал, цуглаан, гадаад, дотоод, томилолтууд, бичиг цаас гэд бүх бусад урсгал зардлууд нь хэмнэгдэх боломж тэндээс гарна. Тэгэхгүй бол өнөөдрийн бүтцээр урсгал зардлыг танах боломж их хязгаарлагдмал болчиход байна. Цалингийн бууруулна гэх үү. Тэгээд тэгэхээр нэг хязгаарлагдмал хэдэн зардал байна шүү дээ. Одоо бид нар илт харж чадж байна. Хурал цуглаанаа бид бодлуулж байна. Баяр наадмаа бодлуулж болж байна те. Гадаад дотоод албан томилолтоо нэг багасгаж болж байна. Эннээс өөрөөр цаашаа тэтгэвэр цалин тэтгэмж хүүхдийн мөнгө гэдэг энэ нийгмийн чиглэлтэй цалин хөлс рүү чиглэсэн зардлууд руу бол бид орж чадхаа болчиход байгаа. Тийм болохоор төсвийн тогтолцоо дараа нь төрийн бүтц гэдэг ийм дараалалаар одоо бол миний боддоор урт хугацаанд харах хэрэгтэй. Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үнэлээл за энэ өндөр инфляцийг яаж давах вэ? Эсвэл өнөөдрийн энэ махны үнийг яах вэ? Эсвэл зөвхөн бензиний хомсдлыг авах гэдэг ингэж явахаас илүү юуны учир шалтгаан цаад өөрнөлөө гарал үүсэл нь хаана байна, уг нь хаана байна гэдгээс л эхлэх ёстой. Тэгэхгүй бол биднээс та ажиглаж байгаа Монгол улс дандаа ийм тактикийн шинж чанартай тоглолтуудаар дүүрсэн гал унтраах маягтай гарч ирсэн шинж чанартай тэмцэж явдаг. Нөгөө Дон Кихот салхин тэрэмтэй тултна гэдэг шиг л гарч ирсэн шинж чанарыг төр дараал тэрэндээ баясаал дараагийнхаа буруу зүйлийг үргэлжлүүлж хийгээл өмнөх алдаагаа давтаал явж идэг. Тэрээс одоо бид бол цаашдаа ормуудтай ойролцоо хямрал банк ч юм уу тодорхой давтамжтайгаар бид дээр ирнэ. Орос Украинтай адилхан иймэрхүү нөхцөл байдал бид нар дээр үүсэх ёстой гэдэг ийм байдлаар л цаашдаа хандах ёстой. Сүүлийн 30 жил бид нар тэгж чадаагүй шүү дээ. Нефтийг агуулах гэл одоо бужигнаад эхэлж байна. Эрчим хүч дутагдангуутал байнгад нөгөө нэг 5 дугаар цахилгаан станц гэж ярьдаг. Гэх жишээтэй эрүүл мэнд боловсролын асуудал ярингуутал цалин тэтгэврээ нэмье гэж ярьдаг. Гэтэл энэ тогтолцоо өөрөө үндсрийг гажуудчаад байгаа эдийн засгийн бүтц нь өөрөө алдагдчихад байна. Энэ нь бол суур бодлогын алдаатай холбоотой юм байна гэдгийг л өнөөдөр иргэд маань ч гэсэн эрх баригчид маань улс төрийн намууд маань ч гэсэн хаана ойлгож иж бидэрт бол энэ үзэл санааны бодлогын сэтгэлгээний бид нар яг 92 онд тэр сонгочихсон нийгмийнхаа сэтгэлгээнд нийцэх ёстой. Зарим талаараа өнөөдөр бид нар 90 оноос өмнөх тэр тогтолцооныхоо сэтгэлгээгээр их олон юмд хандчих шиг санагдаж штэ. Төр их олон юм руу оролцож байна. Жишээ нь өнөөдөр эмийн салбар гэдэг эмийн салбарын талаар сонсоход үнэхээр итгэмээргүй шахуу мэдээлэл сонсогдож байна. Эмийг нь төр оруулж ирээд хувийн хвшил зарах гэдэг юм уу гэмээр ч юм шиг төрн байшин бариад иргэдээ оруулаад тэнд нэг бэсрэг хот үүсгэх гэдэг нүү гээл те. Тэр олон юмруу төр оролцож байна. Энэ бол буруу зүйл. Төр өөрийнхөө үндсэн үүргийг л зөв биелүүлж чадах тэр цомхон чадварлаг бүтцэл бий болгож өгөх хэрэгтэй. Тий. Тэгээд энэ маш олон жилийн л одоо тэр буруу одоо алдаа бодлогын л одоо үр дүн гэл яалтчгүй гадна дотоодын одоо энэ шалтгаан гарч ирэхээр илүү их мэдрэгдэж лээ л та. Тэгээд одоо инфляц нь 13% гэхэлэр мэдээжийн хэрэг одоо ард иргэд бас хэцүүтэх нь бүгд ойлгомжтой. Гэхдээ одоо ингээд 1.5 нэгжээр л нэмэгдсэн энэ бол одоо нэг юм өгөхгүй ялгаагүй нэг баг шүү дээ энэ төр гэж л одоо бас зарим хүмүүс яриад байна л да. Гэхдээ эн чинь одоо урт хугацаанд 3-6 сарын дараа ч гэдэг юм уу 5-6 сарын дараа бол мэдэгдээд эхэлнэ. Өөрөх болгон хүн болгон аж ахуйн нэгж болгон өөртөө за татварын өртөө ийм байгаа нөхцөлд цаашдаач нэмэгдэх бас юм үүсч магадгүй шүү дээ энэ нөхцөл байдлуудыг хараад байхад бол тэгээ бас яг таны хэлсэн дээр бол би бас яг иргэд сонсогчдоо ер нь иргэдийнхээ өмнөөс л би бас оролцож ингэж асууж байгаа учраас одоо юу гэдгийг энэ
энэ байдал бол зээлтэй хүн болгонд нөлөөлнө. Энэ нөгөө төр маань бүтээмжтэй ажиллахын тулд уг нь цомхон байгаад юмд оролцохгүй байгаад ингээд бас бизнесинд боломжоо өгөөд ингэсэн бол арай өөр байх байсан бол одоо тэг нөгөө нэгэд өнгөрлөө гэдэг шиг цаашдынхаа одоо энэ алдааг л одоо цаашдынхаа энэ төсөв төлөвлөгөөндөө тусгаж ажиллавал зүгээр юм болов уу гэд бас нэмэлтээр хэлмээр санагдаад байгаа. За тэгээд 1.5 хувиар ингээд нэмэгдсэн ч гэсэн за зээлийн хувь бол тодорхой энэ 1.2 хувиар ч юм ингээд тодорхой хэмжээнд нэмэгдээд явнаа. Аста 6-аас жилийн дараа ч юм уу бас нэмэгдэнэ. Одоо ч иргэд өөрсдөө хэцүү байна. Яг үүндээ бол хэрэглээний зээл буюу зээлийн тэлэлт нэх болцсон. Одоо маш хүнд хэцүү байгаад байдаг. За энэ дээр бол одоо та бизнес эрхлэгчид ер нь жижиг дунд үйлдвэр аж ахуйн нэгжүүд ингээд юу гэдгийг цаашдаа үйл ажиллагаанд нь доголдол үүсээд бас идэхгүй болох ч юм уу ийм байдал гарчих болов. Төрийн одоо энэ бодлогын асуудал хит өөрсдөө оролцоод ингээд тэгэхээр би бас тийг санаа зовоод идэг байхгүй юу. Тэгээ та энэ дээр юу гэж боддог вэ? Ер нь за иргэдээр сая таны хэлсэн 1.5 бол мэдээж иргэд зөв үйлдэл болоод ихсэн багцсан хэмжээнд дээр бол бас зөвхөн Монгол банкны зөв мөнгөний бодлогоор инфляцийг удирддаг гэж ойлгол энэ бас багцсан хэмжээ байх боломжтой би ч гэсэн түрүүн саналаа хэлсэн. Гэхдээ энэний нөгөө таны асуултын дотор байгаа төсөв засгийн газар юу хийх юм? Төсвөө яах юм? Өөрөөс дээр нь нэмээд мөнгөний нийлүүлэлтийг өдөөсөн тийм төсвийн бодлого хэрэгжүүлэх юм уу эсвэл мөнгөний нийлүүлэлтийг хомссон энэ нөхцөл байдалтай тохирсон хэмнсэн тийм зөв хөрсөндөө буусан бодлого хэрэгжүүлэх юм уу 26 оны тодтгол ямар байх юм 27 оны төсвийн төсөл ямар байх юм гэдгээс ихээхэн зүйл шалтгаална. Төсвийн бодлого мөнгөний бодлого гэсэн хоёр том бодлогын арга хэрэгсэл хэрхэн яаж хамт ажиллахаас үр дагавар нь шалтгаална. Өнөөгийн байдлаар харахад ямар ч энэ бодлогын хөөсөнтэй холбоотой зээлийн хүүд бол нөлөөлөл очно. За инфляц өндөр байгаатай холбоотой иргэдийн худалдаа авах чадвар дээр сөрөг зохилт очно. Тэгэхээр аж ахуйн нэгж иргэдүүд дээр хоёр талын тийм зохилт ирж байгаа. Сая 6 сард 5 сард гарсан эдийн засгийн өсөлтийн бүтцийг харахад ч гэсэн тийм нөгөө л уулуурхаа маань давмгаалсан. Тэгээд тэрийгээ дагаад тээврийн салбарт нэлээд хүчтэй иргэн нөлөө өгдсөн банк санхүүдээр арай гайгүй худалдаа үйлчлэгээ салбарууд бол нэг тийм сайнгүй бусад салбарууд бол сайнгүй зарим нь хасахтаа харагдаж байгаа юм. Энэ маань Монгол улсын нэг эдийн засгийн өрөөсгөл бүтц магадгүй оны төгсгөлд макро эдийн засгийн тоонууд бол гайгүй хуваараа гарах бах. Зэсийн гаралт маш өндөр болсон байна. Экспортод эзлэх хувийн хэмжээ нүүрснээс аль хэдийн даваа явцсан 40% та нүүрс нь 30% байна. Тэс нүүрсний үн бол харьцангуй гайгүй байх юм шиг байна. Оны 7 сарын байдлаар бид нар нэг 60 хэдэн сая тонн 65 орчим сая тонн нүүрс гаргах чаддаг юм байна. За эсвэл 1.5 сая байх шиг байна. Баяжмлын хэмжээгээр тэгэхээр 1.5 гэдэг бол өмнө нь бол бид нар жилийн дотор гаргах гэж хэлчихдэг байсан тоо шүү дээ. Тэгэхээр энд бол сайн ажиллаж байна. Макро эдийн засгийн тоонууд сайн гарах боловч аж ахуйн нэгжүүд дээр их усүр талаас нь болон эрэлт талаас нь хоёр давхар зохилт бол иргэд дээр бол орлогын дарамт бодит орлого нь буурсан инфляцид идэгдсэн зээлтэй иргэд маань зээлээ төлөх чадамж нь суларсан ийм л байдал руу бид орох гээд байна. Миний ойлгож байгаагаар инфляц нэг ойрын хугацаанд нэг тийм хүчтэй буурахгүй. За энэс жоохон дээшээ явах байх гэсэн юм хүлээлттэй байна. Тийм учраас эдийн засаг бол нэг тийм таатай биш. Ялангуяа өнөөдрийг хүртэл явж ирсэн нөгөө л дүр зураг харагдаж байна. Бид экспортлол гэдэг, төсвөн тэлээлэдэг, тийм ээ Монгол улсын нэрлэлсэн эдийн засгийн тоонууд өсөөдөл байдаг. Энэний ард ханшийн уналт инфляц яваад байдаг. Иргэдийн амжиргаан дээр тодорхой наалдц байдаггүй. Энэ нөхцөл маань үргэлжлэхээсээ гадна тэрэн дээрээ нэмээд нэрмээс бол өндөр байна гэж харагдахаар байна шүү дээ. Тийм инфляцийг ингээ хомж инфляцийг бууруулахын тулд явуулж байгаа мөнгөний бодлого байгаад ч гэсэн нөгөө талдаа бас одоо тэр иргэдийнхаа одоо юу гэдгийг тэр халдааснаас гарах мөнгө одоо тэр зээлийг одоо ийм өндөр үнээр төлөх ч юм уу одоо иймэрхүү эрсдэл байгаад байна л гэж ойлгоод байгаа. Бас одоо энэ дээр түрүүн та хэлсэн энэ одоо эх онуудаас эхлээд одоо ингээд нэг сонгуул болно. За тэгээд сонгуул болохоор зэрэг одоо нөгөө популист амлалт одоо юу гэдгийг маш олон юм тараах гэж гэдэг юм эсвэл одоо нөгөө цалин мөнгө нэмж гэдэг мөнгө ард иргэдийн одоо юу гэдгийг санаа сэтгэлд тааруулах гэдэг юм уу янз янзын арга хэмжээ авчдаг байхгүй. За тэгэхээр зэрэг нөгөө одоо төсөв хилэлцэг
байгаа. За тэгээд ганц айж байгаа юм нөгөө экспортын орлого нэмэгдээд мөнгөтэй юм шиг байгаад идэг. За гэтэл нөгөө мөнгө нь бол одоо тэр нөгөө макро төвшөндөө одоо орж ирж байгаа тэр мөнгө чинь яг ард иргэд дээр мэдээж хэрэг ерөөс олж харахгүй байгаа шүү дээ иргэд бол. Гэтэл нөгөө мөнгнөөс ингээд хардах сэтгэл төрнөдөө. За одоо ингээд сонгол болохоор зэрэг одоо ингэж байгаа л одоо юу гэдгийг гинет янз янзын амлалтаар нөгөө төсвийн мөнгөө ингээд зардлаа маш олон юм зарчих үедээ гэдэг одоо бас юу санаа зовоод шүү дээ тэр мөнгө чинь зөв хувирлж чадах юм уу их айдастай таны нөгөө ярен дээр үүдээд бас ингэж санагдаад байгаа. Тэгэхээр зэрэг би бол одоо та төсвийн доктортой одоо байдлын зөвлөлийн даргын хувьд бол одоо төсөвт бол мэдээж тодтгол хийх бол ойлгомжтой. Хийх та нар өргөн барьсан баг тий. Одоо төсвийн хүрээний мэдгэлээ. Тэгээд энэ 27 оны төсвийг одоо яг ямар байвал зөв байна одоо та тэр төсөв одоо бид нар мэдээж 26 оны гүйцэтгэлээ гарч амжаагүй байгаа юм чи мэдхгүй л дээ. Гэхдээ нөгөө сонголттой холбоотой жоохон санаа зовсон асуудал дээр та юу гэж бодож байна? Тийм төсвийг тодтгох дээр бол манай зөвлөлийн байр суурь угаасаа байнгын тодорхой байдаг. Бид нар сайн төлөвлөх ёстой, төлөвлөлтөд орлогоо зөв төлөвлөх ёстой, зардлаа зөв төлөвлөх ёстой, хөрөнгө оруулалтаа зөв төлөвлөж сайн төсөв хийж, сайн төсвөө зөв хэрэгжүүлдэг ийм л зүйл рүү бид явж байгаа. Манай зөвлөлийн бодлого бол тийм учраас төсөв тодтгох хэсэг асуудлыг засгийн газрын асуудал гэж бид үзэж байгаа. Уг нь бол Монгол улс төсвөө банк тодтогоход байдаггүй тийм улс баймаар байна. Гэтэл нөхцөл байдал маань бас хараахан тийм биш. Уууд бол зөндөө сүүлийн хэдэн жилүүд бид нар маш олон удаа төсөв тодтогсон. Энэ төсөв тодтох болгонд бол зардал нэмэгдэж идэг. За сүүлийн 10 жилд нэг төсвийн тодтголоор 10 их найд орчим төгрөгийн зардал нэмэгдсэн байдаг санагдаж байна. Тэр 10 их найдаас дийлэнх нь урсгал зардлын өсөлтөөр тодтголоор дамжиж урсгал зардлын өсөлт явж исэн 48 орчим их найд төгрөгийн урсгал зардал өсөд тэгээд нэг хөрөнгөний зардал бол нэг 400-500 тэрбумаар өссөн юм тоо байдаг. Тэгэхээр тодтголын ард дараа нь бас сонгуулийн үед төсвийн тэлэлт явдаг гэдэг энэ жишг бол Монголын өмнөх түүхээс харуул бодиттой зүйл. Тийм ч учраас би болон манай зөвлөлийн зүгээс бас энэ дээр болгоомжилж байгаа бол нуухгүй зүйл. Ер нь төсөв 27 оны 6 оны төсвийн тодтгол харьцангуй тийм нэг сангийн сайд маань бас харьцангуй зөв байр суурь илэрхийлэх шиг болсон. Харьцангуй тийм хэмнэлсэн хомсон тийм төсөв орж ирнэ. Төсвийн зардлыг бол бид тэлэхгүй гэдэг тодтгол дээр ямар ч гэсэн тийм байр суурь хэлнэ лээ. Тийм тодтгол нь тийм байгаад 27 оны төсөв бол таны хэлсэн өнөөгийнхоос өмнө нь явж ирж байгаа энэ харьцангуй сүүлийн 2 жил бол арай зөв жишг явсан шүү дээ. Төсвийн 24 онд асар хүчтэй тэлсэн төсвийн тэлэлт 25 онд 26 оны төсөв дээр бол маш төсвийн зардлын өсөлт бол нэг оронтой тор ороод ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээний тэлэлтийг бол маш бага хэмжээнд л барих хэрэгтэй. Тэлэлтийг маш бага хэмжээнд барьж ижил бид нар энэ инфляцид болон мөнгөний аншийн уналт гэж яриад байгаа энэ үзэгдэлт иргэдийн нуруунд дээр дарамт болохгүйгээр шийдэн л дээ. Тэрээс нөгөө таны хэлж байгаа популист амлалтууд сонгуул өгцсөн өөрчлөлтүүд яваад ард иргэдэд ногдлол ашиг хуваарлан, ард иргэдэд бэлэн мөнгө тараана, эсвэл цалин нэтгүүр тэтгэмжийг нэмнэ гэдэг юм бол мэдээж тухайн үед их тийм аятайхан сонсогдох байх улс төрийн талаасаа иргэдийн чихэнд ч гэсэн гоё сонсогдож магадгүй. Гэхдээ түүний ард эргээд үр дагавар нь юу байх юм? Тухайн жил үедээ бид нар цалин тэтгэврээ нэмүүлээд авчлаа, эсвэл ногдлол ашиг авчлаа, мөнгө авчлаа гэд болно доо. Дараа нь эргээд Монгол улсад нөгөө бүтээн бисөөгүй тий нийлүүлэлт цуг жишээ нь зөвхөн өөрийнхөө мэддэг махны нийлүүлэлтэн дээр хүртэл бид нар алдаа гаргачихж шүү дээ. Тэгээд тэр нь өнөөдрийн инфляцийн гол шалтгаан болоод явж байгаа жишээтэй. Тэгэхээр Монгол улс ихэнх бараа бүтээгдэхүүний гаднаас авдаг дотоод нийлүүлэлтийн сувгууданд өөрийнхөө мэдж байгаа бүтээгдэхүүнүүд дээр хүртэл зөв ажиллаж чадахгүй, зах зээлийн зарчмаараа ажиллаж чадахгүй, тэрэн дээр нь бодлогын алдаа нөлөөлөд байх жишээтэй гурилан дээр хүртэл бид нар жил гаруй өмнө алдчихсан импортын татварыг тэглэж байгаад гурилын салбараа буюу үр тарианы салбараа нэлээд унгаад авах жишээтэй тий. Тэгэхээр иймэрхүү санамсаргүй хүчин зүйлс олон байдаг учраас тэр мөнгийг бид нар нэмээд эдийн засаг сайн зүйл болохгүй. Сүүлийн жилүүдэд 10-аад жил төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт тоонууд бол 3-4-өөс дээш дахин өссөн. Гэтэл Монголд хөдлөхгүй шахуу байгаа нэг үзүүлэлтэн тэр та бид хоёрын яриад байгаа бүтээмж, үйлдвэрлэл, чанартай ажлын байр, нэмүү өртөг шингэсэн, бодит орлогын өсөлтийг дэмжсэн, эдийн засгийн суурь баазыг тэтгэсэн тийм зүйлс ерөөсөө
урагшлахгүй бүтээмжлэлний 20 гаруй хувиар өссөн байдаг. Гэтэл эдийн засгийн номиналт нэрлэлсэн тоонууд нь бол 4 дахин 5 дахин өсчөөд байна шүү дээ. Тэгэхээр тэгээд дээрэс нь төрийн оролцоо нэмэгдээд хувийн хвшлийн оролцоо эдийн засагт 10-аад жилийн дотор даруй 10% буурчихсан. За бид нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүн нийт бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид хувийн хвшлийнхэн 80% хийдэг байсан гэж байдлаа болчлоо гэдэг тоонууд маань буцаад буурсаар байгаа өнөөдөр 70% та болчихсон. Тэгэхээр ийм тохиолдолд бол төсөв маань өөрөө илүү чамбаа байх хэрэгтэй. Магадгүй зөрмөг өөрчлөлт хийгээд засгийн газрын бүтцийг, төрийн албаны бүтцийг улам чамбааруулаад төрд байгаа алдагдaltaй компаниуд нэмж төр дарамт болж цаашаа улам их төсвийн зардлыг төрийн өрийн ачааллыг нэмдэг тийм компаниудаа хувьчлаад тийм улс төрийн зөрмөг шийдэл гаргаад өөрчлөлт хийх юм бол энэ засгийн газар ч юм уу энэ эрх баригчдын хувьд иргэдийн өмнө хийж байгаа тийм сайн зүйлэл болох бах ирээдүйд илүү их тод үлдэх зүйл болох баха. Тэгээд тэрээс өмнөх нөгөө 20 оноо, 24 оноо, 16 оноо давтаал аль намууд шүү дээ. Ялгаагүй аль нь ялгаа байхгүй. Энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал биш. Таны асуултан дотор байсан олон жилийн улбаатай 2000 оноос түрүүний дээр ярьсан 2008 оноос явсан энэ алдаануудаа бид дахиад давтаал иргэдийг мөнгөөр татах улс төрийн амлалтаар татах тэр зүйлээ давтаад байх юм бол Монгол улс тэгээд 28 онд тиймэрхүү байдалтай ороод 32 онд ч гэсэн бас хоёулаа нэг иймэрхүү зүйл яриа сууж байхыг л үгүйсэхгүй л дээ. Тэг байнгын л одоо ярьж хилээд идэг хэрнээл бас байнгын алдаа гаргаад идэг мөртлөө л одоо ингээл өргөлжлээд идэг л да. Тэг энэ одоо юу гэдгийг нөгөө мөнгөний бодлого. За тэгээд бас нөгөө төсвийн бодлого хоёр маань ингээд их сайхан найзлаад их дотн болоод уялдаа холбоотой болоод ингээд бас ажилламаар байгаад байдаг. Ингэж яг ажиллаж чаддгийм болов уу? Би бол яг энэ хүмүүс ингээд ярианаас сонсохоор зэрэг ер нь их уялдаа холбоогүй ажиллаад байдгийн биш үү гэж хараад байдаг. Тийм яг төсөв мөнгөний бодлогыг 100% уялдуулах хэрэгтэй гэж их ярьдаг. За би хувьдаа энэс арай өөр том зүйл дээр бид нар алдаад байна уу гэж хардаг. Бидний хөгжлийн бодлого нь юу юм бэ та? Та бодсон уу? Бид юу хаашаа явах гэдэг юм. Монгол улс 5 удаагийн хөгжлийн бодлого баталсан байдаг. Хамгийн сүүлийнх нь 2050 та тэрнээс хойш олон тулгуурт бүсчилсэн гэдэл араас нь явж л байна л да. 96 оноос эхлээд Монгол улс хөгжлийн бодлогоодыг баталсан байдаг. Гэтэл яг тэр хөгжлийн бодлого нь хаашаа явах гэдэг. Монгол улсын язгуур эрх ашигт нийцсэн монголчуудын сайн сайхан амьдралыг дэтгэсэн тэр бодлогыг юунд тулгуурлаж ямар бүтцтэйгээр хөгжлийн бодлогын загвар эдийн засгийн хөгжлийн бодлогын загвар нь тодорхойгүй байна гэж би харж байна. Чин та яриад идэг гэж хэллээ шүү дээ. Сүүлийн 20 жил та бүхэн бид бүгдээрээ том төрөөс цомхон төрлөө данхал төрөөс те ухаалаг төрлөө төрийн оролцоог бууруулна хувийн хвшлээ дэмжинэ гэсэн үгийг баг өлег болтлоо сонссон. Гэтэл ягаад хувийн хвшлийн оролцоонд буураад төрийн оролцоо нэмэгдээд байгаа юм бэ? Тэгэхээр хөгжлийн загвараа бид нар аман дээр нэг яриад ачир дээр өөрөөр хэрэгжүүлээд байгаа юм биш үү? Тэгэхээр энэ дээр бид нар нэгдмэл консенсустай болох хэрэгтэй. Нэгдмэл ойлголттой. Жишээд бид өнөөдрийн нийгмийг хөгжүүлдэг зүйл бидний сонгоо авсан нийгмийг хөгжүүлдэг зүйл бол хувийн хвшил, үндэсний хөрөнгөтнүүд, томоохон үндэсний компаниуд, томоохон ажлын байр бий болгосон төслүүд. Тэгэхээр үндэсний компаниуд, үндэсний бизнесмэнүүд тэрийг л хөгжүүлнэ шүү дээ. Тэгэхээр үндэсний энэ бизнесийнхаа суурийг тэтгсэн тэр бодлогоо явуулаад төр нь зөвхөн тэрийг дэмжих улс орныхоо хөгжлийг дэмжсэн бодлогын эрх зүй орчны гадаад дотоод хамтын ажиллагааны суурь нөхцөл дипломат харилцааныхаа хүрээнд те. Тэгэхээр тэр тэгээд дээрээс нь эрчим хүч нефтийн бүтээгдэхүүнээр нь хангалттай хангах хэмжээний дэд бүтцийг нь бий болгоход дэмжсэн. Тэгэхээр төрөл тэр дэмжлэгээ өгөөл бусдыг нь бол хувийн хвшил даатгсан. Тэгжээж л Монгол улс хөгжинэ гэж би бол хувьдаа ойлгодог. Тэгэхээр энэн дээрээ нэгдүгээрт хамт зогсох хэрэгтэй. Энэн дээрээ зогсоогүй цагт таны хэлсэн тэр төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр чинь найзлна гэж ярьж байна. Хүмүүс бол хоорондоо нийцнэ гэж ярьж байна. Би бол зөв хослол байх хэрэгтэй юм байна гэж ойлгодог. Миний хувьлбар бол тэгэхээр төсөв нь үнэхээр цомхон, чадварлаг, төртэй, ухаалаг, зөв төртэй, шинжлэх ухаанч холыг алсыг харсан бодлоготой байгаад төсвийн төрийн зардал өнөөдрийнхөөс буураад хувийн хвшилд орон зай гаргаад өгөх юм бол мөнгөний бодлого дээр ч орон зай гарна. Өнөөдөр мөнгөний бодлого яагаад ингэ хатуу яваад байгаа вэ гэдэг үндсэн шалтгаан нөгөө талд нь төрийн зардал асар өндөр. Төсвийн зардлын тэлэлтээс болоод мөнгөний бодлогот өөрт нь орон зай байхгүй байна. Тэгэхээр
Төв банкыг шууд хамгаалж зөвтгөж байгаа хэрэг биш. Төв банк бол мөнгөний бодлого дээр мөнгөний нийлүүлэлтэн дээр шууд нөлөөлөх хүч төрийн тэр хагас quasi fiscal гэж ярьдаг төсвийн шинж чанартай ажлуудад оролцохгүй, төлбөрийн тэнцлийг болон валютын нөөцийг тэнцвэржүүлэх ажил дээр зохиомжоор оролцохгүй байх ёстой юм шиг те. Тэгэхээр тэр нэгдмэл үндсэн бодлого дээрээ бид нар яг зогсож чадахгүй л өнөөдөр төсвөн тэлэл мөнгөний бодлого нэг араас нь чаргууцалдсан ийм хохиролтой бодлого. Тэгэхээр эсвэргээрээ төсвөр дамжиж төрийн худалдаа авалтаар дамжсан, төрийн зардлаар дамжсан эдийн засгийг хөдөлгөх хүчин гэж одоо зарим боловсролчид яриад байна шүү дээ. Тэр нь бага байгаад мөнгөний захаараа дамжсан бодлогын хүү багтай бизнесрүүд рүү иргэд рүү гардаг тэр зээлийнх нь хүү бага байгаад мөнгөний захаар дамжсан эдийн засгийн эргэлтийг дэмжсэн тэр бодлого татварыг бууруулсан байдлаар төрийн зардлаа бууруулаад татварыг бууруулж эдийн засгаа тэлэхэд чиглэсэн тийм татварын зөв бодлого төсөв татварын сангийн бодлогыг нэгдсэн байдлаараа те сангийн зөв бодлого явуулж иж Монгол улс хөгжинэ гэдэг дээр л байж. Яг энийг бол би тэр найзалж яах юм уу? Эсвэл найзлна гэдгийг би бол таны үгийг ойлгохдоо хоёулаа нийлээд Монгол улсын сайн сайхныг бий болгох хэрэгтэй. Хоёулаа нийлээд хоёулаа макро эдийн засгийн зорилготой шүү дээ. Тэгэхээр хоёулаа нийлээд энэ Монгол улсын иргэдийн сайн сайхан амьдрах, Монгол улсын үндэсний тэр язгуур эрх ашигыг дээдлсэн тэр чиглэл рүү хоёулаа явахыг л би одоо таны үгийг дахиж ашиглахад найзалсан гэж ойлгоно. Тэрээс энэ хоёр ярьж байгаа чи тгий би ингээгээд тахтаа бол бас хараахан биш. Тий, энийг одоо найз гэдэг чи одоо ер нь уялдаа холбоо гэж хэлж байгаа санаа. Тэгээ одоо энэ яг татварын багц хууль мөл болоод ингээл эх оны 1 сарын 1-ээс эхэлсэн ажлууд байна. Том төсөл хөтөлбөрүүд ч байна. Дэлхийн банкны болон Азийн хөгжлийн банкнаас орж иж байгаа том боохон төслүүд ч эргэж эхлэх гээл байж. Яг цаг үеийн одоогийн нөгөө нөхцөл байдал маань ингээд гадаад дотоодоос шалтгаалсан юмнууд байгаад байна л та. Тэгээд за одоо бүр нарийн том юм уг нь одоо мэдэхгүй юм. Гэхдээ бид одоо ингээд 2026 оныхоо төсвийн гүйцэтгэлээр дараа нь 2027 оныхоо төсвийн тодтголыг хийх юм чухал эзэгтэй үед ирсэн учраас би бол одоо иргэд рүүгээ чиглэсэн юм л их зовоод идэгий. Зовоод байна. Одоо яалтчгүй бид нар одоо энэ шинээр одоо энэ 13% инфляцтай одоо мөнгөний бодлого бас 12.5 юм үед чинь шинээр зээл авч үйл ажиллагаагаа явуулах эсвэл одоо цаашдын шинэ бүтээгдэхүүн экспортод гаргах гэл ингээд бүх юм дээр мөнгө хэрэгтэй болно. Шинээр авах нөхцөлд бол зээлийн хүү өндөр болоод ирнэ. Олдсон ч багуулах байх. Одоо тэгээ энэ юутай холбож би яг нэг ярих гэдэг нь ихлэр зэрэг одоо Евразийн эдийн засгийн төр хэлэлцээр гээл одоо 3 жилийн хугацаатай эхлээл сая 7 сарын 22-ноос эхлээл явчлаа. Зарим одоо иргэд маань ингээл бас их горилго тэгээл ингээл ажиллах гал зээл мэйл аваад ингээл эхэлж лээ л да. Тэгэхээр энэ одоо асуудлуудад хүндрэл гарч зээлийн хүнд одоо юу гэдэг нь дарамтанд орсон иргэд өшөө дахиад инфляц өсөх одоо ийм магадaltaй үед бол та нэг зөвлөмж хэлээч манай. За ер нь таны асуултын эхний хэсэгт бид ингээд гадаад дотоод нөлөөлөлт байна гэж яриад байна шүү дээ. Энэ дээр нэг эхлээд багтрыг тайлбарлах чи. Өнөөдөр ингээд Төрөмбат бот хоёр ярианд дурдах Орос Украинтай холбоотой, Ормозын холбоотой, Иран Америкийн хоорондын энэ дайн байлдаандуудтай холбоотой асуудлууд гараад ирэнгүүт бид нар ингээд болохоо байлаа гэж орилдог. Тэгэхээр энэ дээр бид нар ер нь ингээд өөрснийхөө энэ буруутай зүйлийг бэлтжээл гадаад нөхцөл рүү буруугаа өгöd ах шиг надад бол санагддаг. Жишээ нь хүн өөрөө эрүүл зөв амьдрахгүй байж байгаа л таргалчихал би таргалчлаа юунаас болов энэ тэрнээс боллоо гэж яаж турах вэ гэдэл өөрсдөө томоохон үүрэг даалгавар аваад иддэг шиг тий тэрэн шиг өнөөдөр яг та бид нефтийн үйлдвэрийн 20 гаруй жил бариагүй 30-аад жил тий өнөөдөр яг нэг 5 дугаар цахилгаан станцыг гэж ярьдаг шиг эрчим хүчний ийм өндөр дутагдaltaй. Өнөөдрийн байгаа хэрэгцээг хангаж чадахгүй байхасаа гадна эрчим хүчний хүлээлтийг бол бүр хангахад маш хол зай байгаад байна шүү дээ. Одоогийн суурилгацсан хүчин чадлаасаа давтсан эрчим хүчний дутагдaltaй. Одоо шинээр үйлдвэр байгуулъя гэж та ярьж шүү дээ. Эрчим хүчний найдвартай хямд их өсвөр байхгүй байгаа юм бэ. Тийм ээ. Ягаад Монгол улс энэ сүүлийн 30 жил ийм болцсон юм бэ гэдэг дээр илүү бодох хэрэгтэй. Хэрвээ гээд одоо түүхэнд хэрвээ байдаггүй гэдэг шиг хэрвээ бид бол хэрвээ байнга санаж явах хэрэгтэй. Хэрвээ бид цахилгаан станцуудаа барьчихсан ийм их нүүрстэй байж иж тийм ээ. Хэрвээ бид нефтийн үйлдвэрээ барьчихсан байсан бол хэрвээ бид ингэж хитрхи халамжийн бодлого тавьж ингэж хитрхи олон жил алдагдал үйлдвэрлэж иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд дасгаагүй тэр мөнгийг нь бид нэр хөрөнгө оруулалт зөв рүүгээ зарцуулсан бол гээд олон зүйл
харамсалтай санагддаг. Энийг бол иргэд болон та нэгд иргэдийг асууж байгаа учраас иргэд маань ухаараасаа тэр зүйл тэр бэлэг болгон бол бидний амьдралыг эерэг нөлөөснөг үү гэдгийг өнөөдөр улс төрийн өнцгөөс нь хараасаа гэж бодож байгаа юм. Дараагийнх нь өнөөдөр тэр одоо Евразийн гэдэг яриад энэ та тий. Тэрэн дээр өнөөдрийн инфляц дотоодын зээлийн хүү өсөх энэ дарамтаасаа илүү бизнес эрхлэгчид хэрвээ тэр зах зээлтэй харьцах гэж байгаа бизнес эрхлэгчид эсвэл тэр зах зээлээс болгоомжилж байгаа бизнес эрхлэгчид бас байгаа шүү дээ. Тэр зах зээлээс Монгол руу орж ирэх нэлээд олон юм нээлттэй болчихсон. Одоо гурилын импорт бол асар өндөрсөн гут бид нар арга ядаад ганц хоёр бүтээгдэхүүн дээр квот тогтоосон байх жишээтэй тий. Тэгэхээр Монголын дотоод зах зээлийг эзлэх тийм зүйл дээр бол би болгоомжилж байгаа. Хоёрдугаарт нь тийшээ гарах гэж байгаа бол тэнд валютын ханшийн өөрчлөлт. Тэнд инфляц ямар байгааг бизнес эрхлэгчид маань олж харах хэрэгтэй. Тэгэхээр энэ өндөр инфляцтай хүүтэй газар юм хийгээд ямар зах зээл рүү бид очиж өрсөлдөх гэж байна вэ гэдгээ бид нар илүү анзаарах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хэлцээр бол би ямар шалтгаантай байсныг үнэхээр ойлгохгүй байгаа. Монголын талд үнэхээр ашигтай үйлчлэх хэлцээр мөн үү биш шүү гэдэг дээр бид бодох хэрэгтэй. Монголын зах зээл өрсөлдөх чадвар байна уу? Бид өнөөдөр ийм засаглалтай авилах хэл ахвал дээрэс нь ингээд тэрнийх нь бол багаар засаглалтын хямралаас нь болоод өнөөдрийн нийгмийн засаг энэ мөнгөний хүү мөн ч гэсэн өндөр байгаа юм зүйл ийм улс орон тэр 3 4 5 тэр томоохон зах зээлтэй ялангуяа Оросын холбооны улс төртөө өрсөлдөж чадах юм уу гэдгээ бид бодох хэрэгтэй. Түр хэлцээр гэж та дурдлаа. Түр хэлцээр гэж бол эдийн засагт байдаггүй гэж би ойлгодог юм. 3 жил боллоо хэлцээр дуслаа болчлоо. Энэ 3 жил хэрвээ Монголд эерэг нөлөөлөл байсан бол эерэг нөлөөлөл нь үлдэнэ. Сөрөг нөлөөлөл нь байсан бол тэр бол мөрөө үлдээгэл явна. Тэрнээс болж Монгол улсын эдийн засагт ямар хэмжээний хохирол үлдэх вэ гэдэг эерэг нөлөөлөл байхыг бол үгүйсэхгүй. Одоогоор бол би нэг тийм тод олж харахгүй байна л да. Магадгүй би бол эрсдэл талаас нь илүү харж иж болох юм. Тэгээ ямар ч гэсэн төр гэрээ гэж бол байхгүй. Тэгээ хийгдсэн байна. Тэгээ хийгдсэн. Хүчин төгөлтөр болсон. Тий. За тэгвэл одоо 2026 оны бас төсвийн зарцуулалт за тэгэл түүнээс одоо бас нэг сургамж авах байлгүй. 27 оны төсвийг та яаж харж байна? За одоогор бол 27 оны төсвийн зардлыг бид нар зардлын хязгаарыг баталчихсан байгаа. Дунд хугацааны төсвийн өрөөний мэдээлэлгээ сая бид нар 6 сарын 1-ээс өмнө хуулиараа баталдгаараа бид баталсан. 36 орчим их найт төгрөн дээр байгаа. Тэр гэж ойлгож байгаа. Тэгэхээр би хамгийн эхлээд миний хүлээлт бол тийм байгаасаа гэсэн хүлээлт бол дунд хугацааны төсвийн өрөөний мэдээллийг эвдэхгүй байгаасаа л гэж боддог. Тэр нь өнөөдөр та энийг хэлж байгаа шалтгаан нь нөгөө л яриад байгаа 2010 оноос хойш дунд хугацаанд төсвийг доктортой байлгах ганц бодлогын баримтчиг ухаантай юм байгаа юм. Энэ бол дуртай үедээ өөрчлөлтөг. Өөрөөр хэлбэл төсвөө дагаад энийг өөрчлөөд идэг. Төсвөө дагаад нөгөө төсвийн баталсан хязгаараа өөрчлөөд идэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг өөрчлөхгүй байх нь нэгдүгээр том. Бидний зорилт байх хэрэгтэй. Эдийн засгийн нөхцөл байдал ямар ч байсан бид төсвийн доктортой бодлогыг барьж ижил 2-3 жилийн дараа 4-5 жилийн дараа Монгол улсын хөгжлийн бодлого докторч төсвөөр эрсдэлгүй болно шүү дээ. Гэтэл өнөөдөр сүүлийн тэр 10 хэдэн жилийн түүх 16 жилийн түүхийг харвал бид нар яг иймэрхүү нөхцөл байдал болон бусад төрөний таны ярьсан сонгуул гэх мэт нөхцөл байдлаас болоод төсвийн тэр дүрмүүдээ ч гэсэн төсвийн хязгаараа ч гэсэн байнга эвдэж цаг үеийн нөхцөл байдалд тохирсон заримдаа улс төрийн аястай юм төсвийн бодлого хэрэгжүүлсээр байгаа л өнөөдрийг хүрсэн. Гэтэл нөгөө хоримтлын сангаа байгуулаад төсвөө тэлэхгүй явж исэн бол өнөөдөр Монгол улсын төсөв 25 онд юм уу 26 онд юм тодорхой хэмжээний хүндрэл дарамтанд орох байсан уу юу гэвэл би бол үгүй гэж хэлнэ. Тэр хүндэр алдагдлыг хийгээгүй байсан бол тийм ээ. Би бол үгүй гэж хэлэх юм боломж харагдаж байгаа юм. Тэр нөгөө хоримтлын сангаа үүсгээд баялагын сангаа нэмээд төв сангаа улам их харивжуулаад Монгол улс өөрөө нөөцтэй болоод явчих юм боломжтой. Тийм учраас хамгийн гол зүйл бол энэ олон зохилтууд бид нар дээр ирж штэ. Гадаад дотоод эннээс шалтгаалсан эннээс шалтгаалж зочсон бодлогын өөрчлөлтийг зөв тийш нь хийгээсэй л гэж харж. Зөв тийш нь хийнэ гэдэг бол нөгөө таны дөрөвний асуултанд байсан улс төржөөгүй, популизм давтаагүй, сонгуульд зориулагдаагүй хэрвээ хүснээр болдог бол шүү дээ. Тийм л төс байвал зүгээр байна. Төсвийн зарлагын тэлэлд альвуулах боломжтой. Доод түвшин зарлагыг тэлэхгүй рүү байх руу чиглэсэн юм л төсөв баг.
Тэгвэл минь зөвөр хэрвээ би төсөв зохиох байсан бол шүү дээ. Гэтэ тэр их мэдэн бол над болон бидэнд байхгүй. Бид бол зөвхөн төсвийг гаднаас нь ажигладаг хүмүүс шүү дээ. Тэгээд улсын хурлаар дэмжиж төсөв ийм орж ирлээ, ийм барих байна. Энийг анхаарах хэрэгтэй. Энэ дээр нь ингэж анхаарч төсвөө хэлцэж зөв батлаарай гэдэгт нь дэмжлэг үзүүлдэг ийм байгууллага. Явцын дунд бол бас бид хяндаг. Одоо саяны олон нийтийн хэлэлцүүлгээс эхлээл бид нэг хяналтын үйл ажиллагаа эхэлчихэд явж байна. Эндээс болгоомжлох зүйл нь төсвийн ерөнхийлөн захирагчид маань бүгдээрээ л уламжлал ёсоор төсвийн хуулинд заасан нөгөө хязгаар гэдэг зүйлээ давуулчихсан. Ерөнхийдөө өрслийн жагсаалтууд барьчихсан явж байгаа юм байдал бол харагдаж байна л. Тэгэхээр эндээс харахад бас эрсдэл байгаа биз? Эрсдэл. Тэгээ 27 онд ер нь инфляц одоо бас дээшээ ер нь хэд орчим хувьтай байх вэ таны? За инфляц миний зүгээр 27 оны инфляцийг бол хэлэхэд өнөөдрийн саяны ярьсан төсвийн бодлого их чухал. Хэр их зүйлийг хэрвээ одоо саяны бид хоёрын ярьсан хүлээлтээр гараад ирвэл инфляц онгороод бол буурах бах. Төсөв тэлээгүй те хит их зарцуулалт гаргаагүй хит их мөнгө төгрөг нэмээгүй те тиймэрхүү төсөв байвал барьчих бах. Харьцангуй инфляцийг өнөөдрийн төвшингээс барих бах. Ямар ч гэсэн одоо 9-10 сардаа бол одоо бидний 13-гээр тооцчихсан байгаагаас дээшээ хөдлөх магадлал өндөр байна. Би бол хөдлөнө гэж бодож байна. Тэгээд оны төгсгөл рүүгээ хэрвээ бид зөв төсөв үеийн бодлого зөв явах юм бол харьцангуй буцаад докторчих болов гэж бодож байна. Бид нар хэрвээ бид нар энэ 13-4% инфляцтай дахиад 27 он хүртэл явах юм бол энэ ард иргэд дээр энэ тоглоом биш болно. Иргэд дээр аж ахуйн нэгжүүд дээр мань жижиг дунд бизнесүүд дээр мань энэ бол асар том зохилт болно гэсэн үг шүү дээ. Өнөөдөр 5 сараас эхлээл иргэдийн бодит орлого нь ерөнхийд өнгөрөө шүү дээ. Бодит орлогын өсөлт нь инфляци гүцэхэ байгаад эхэлж шүү дээ. Бодит цалингийн индекс нь. Гэтэл бодит цалин өсөд явж байгаа хэд байх вэ? Орлого нь өсөхгүй байгаа хэд байгаа вэ? Зөвхөн халамж тэтгэвэр тэтгэмжинд суурилж амьдарч байгаа хэд байгаа вэ гэдгээ бид бодох юм бол тэдний шин орлого хөдлөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бага орлоготой амжиргааны баталгаажих төвшингийн ойролцоо амьдардаг те бага орлоготой ядуу гэдэг тодтолтой тэр иргэд маань бол хэрвээ инфляцийн 5-6 сараар одоо 27 он гарна гэж чинь тийм болох гэдэг шүү дээ. Тэгэхэд 2-3 улирлаар ингэж өндөр түвшинд явах юм бол энэ их осолтой зүйл болох байна. Тэгэхгүй байхын тулд бидний бодлого чиглэх хэрэгтэй. Тэгээ ер нь мэдрэгдэж байна дөө одоо цалингийн түвшнээ хараа. Одоо махныхаа үн, хүнснийхаа үн, шатхууныхаа үнийг ингээ харахад бол за өнөөдрөөс бол бас яг одоо энэ шатхууны нөгөө юу хязгаарлалтыг бас ингээ зогсоон л гэж ярьж лээ л 15-наас. За тэгээд намар бол хичээл эхлэн. За манай уул уурхаагаас бол бас их хамааралтайгаар бол яг гадны экспортын орлого өндөр байна гэдэг нэг талаар ингээд нөгөө төрөн би бас ирсэн шүү дээ. Мөнгөтэй юм шиг ингээд юм ярьдаг. Яг ингээд одоо за намар өвөлжилт бас хэцүү болно шүү дээ. Ер нь бол эндээс шалтгаалаад бас юм ч яаж өөрчлөгдөх юм блэ. За өнөөдрийн байдлаар бол одоо гадны нөлөөний Америкийн данж гэдэг юм мөнгө зогсох гэж байгаа юм шиг зогсчвол ингэн гэж манайхан бүр таамаглаад бас ярьж штэ. Тэгээ яг энэ болгонд бол одоо энэ тогтворгүй нөхцөл байдал бол яг тэгнэ ингэн гэсэн юм алгал байл да. Би зүгээр энэ ярианыхаа юу хэлэх гээд байна гэхэлэр зэрэг иргэдийг буюу бас манай төрийн бодлого тодорхойлогчд ч гэсэн одоо энийг их тогтвортой тэг хариуцлагатай нөгөө санхүүгийн сахилгаттай гэдэг шиг бас төсвийн ч гэсэн энэ сахилгаттай байдлыг л одоо их анхаарч ажиллавал зүгээр юм болоо л гэж зүгээр бодож байна. За бид нар ингээд суур инфляц ийм байна. Одоо инфляц 13% байна гэж энэ төсвийн тодтгол одоо удахгүй ингээд хийгдээд гарна. Одоо ингээд цаашид ингээд та бол одоо энэ нөгөө 26 оны одоо улсын төсөвт нэг тэнцвэржүүлсэн орлогыг юу яатсан байгаа шүү дээ. 2277 их 80 байхаар ингээ баталсан байсан тийм үү? Зөвхөн улсын төсөв. Тий. Тэгээд энэний зөрүү одоо 2.5 их 80 гараад байгаа нөгөө. Энэ дээр одоо тэр нэгдсэн төсөв тэнцвэржүүлсэн тэр тэнцэл суур тэнцлийн энэ төсөвтэй байдлын одоо шаардлага зэргийг энийг нэг тодорхойлоо та нэлээ бидний дэлгэрэнгүй ярьж гэж. Яг нь 7 сарын гүйцэтгэлээр харахад яг төсвийн алдагдал нэг 2.1 нэгдсэн төсвийн алдагдал нэг 2.2 их 80 орчим төгрөгийн алдагдaltaй явж байна. За энэ бол жилийн дөнгөөр батлагдсан дөнгөөсөө жоохон давцсан явж байгаа гэсэн үг. За орлогын гүйцэтгэл бол нэг 90 орчим хувьтай байх шиг байна. Зарлагч гэсэн тэр 92 орчим хувьтай байв да. За энэ дээр гол анхаарах хэсэг нь
ямар зардлууд илүү өссөн бэ? Дээрэс нь улсын төсвөгээ саяны 20 эдийнх найдаар хэмжигдэж байгаа нэг Монгол улсын төсөвчин нэгдсэн төсөв гэдэг нэг савн дотор улсын төсөв, орон нутгийн төсөв, баялагын сан баялагын сантай холбоотой төсөв, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төсөв гэдэг нэг 4-5 ийм үндсэн хэсгүүдээс бүрдсэн бүтцтэй. Тэгэхээр улсын төсөв бол гол нь байдаг. Улсын төсвийн алдагдал дээр нэлээд илүү санаа зовох хувц дүн харагдаж байгаа. Орон нутгийн төсөв харьцангуй алдагдал нь гайгүй байлаа. Эерэг дүнтэй харагдсан. Тэгэхээр улсын төсөв дээр бид 2.7 их нэг төгрөгийн алдагдaltaй явж байна. Тэгэхээр улсын хэмжээнд хийж байгаа ажил зардлууд дээр асуудал илүү их байна гэдэг. Дээрээс нь татврын орлого таны хэлээд байгаа нөгөө нүүрснийх гараад байгаа гэж яриад байгаа боловч 4 жилийн нүүрс их гарсан. Энэ бол баг байсныг бол үгүйсэхгүй эдийн засгийн өсөлт өндөр гарсан. Тэгсэн мөрчлөл 25 оны гүйцэтгэлээр бидний татврын орлого бол нэлээд бууралтай гарсан. Тэгэхээр энэ нөгөө эрдэсээс хамааралтай эдийн засгийн өөрчлөлт нь бусад секторууд дээр нэг тийм бодиттой нөлөөлж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буурна гэдэг бол Монгол улсын бизнесийн секторт өөрөө сөрөг зохилт ирсэн байна, эдийн засаг ерөнхийдөө зохилтонд орсон байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ орлого тал дээр энэ татврын орлого дээр бас болгоомжлолтой зүйлүүд байна. За нөгөө тал дээр гол өссөн зардал дээр бол талин улсны зардал бараг 20% өсөлттэй явж байна. За энэ бол мэдээж хэрэг нөгөө бодлогын нөлөөлөл байгаа. Эмч эрүүл мэнд боловсролын салбарын ажилчдын цалин хөлсийг нэмсэн. Тэгэхээр оны төгсгөл рүү энэ нөхцөл байдал яах вэ гэдэг дээр бол санаа зовж байна. Одоо бол бид нар төсвийн тодтголыг хийхдээ нэгдүгээр төсвийн төр тусгай шаардлагууд дүрм за энэхүү төсвийн хязгаар дунд хугацааны төсвийн өргөдөрийн мэдээлэлтэй нийцсэн тэр тоонуудаа ерөнхий тоонуудаа эвдэхгүй тийм төсвийн тодтгол хийгээсэ гэж бодож байна. Тэгэхээр ерөнхий тоонуудаа эвдэх юм бол нөгөө бодлогын өөрчлөлт гарч ирнэ. Ямар тааш тэр төсвийн доктортой байлгах, төсвийн зардлыг тэлэхгүй байх тэр бодлогоо бол бид нар энэ удаатай барьсан зүйтэй санагдаж байна. Тэр өөрөө хэмнэлт рүү шилжинэ гэж түрүүн сангийн сайд хэлсэн гэсэн. Тэр хэмнэлтийн бодит хэмнэлтийн тэм төсөв байгаасай. За тэрхүү мэдээж нэмэгдэх гээд байгаа зардлууд бол байгаа бах. Тэрийг яг энэ савнд нь багтааж асуудлыг нь шийдсэн ийм л төсөв байгаасай. Оны төгсгөл рүү наддагтаа бууруулах, төсвийн тусгай шаардлагуудаа барих энэ чиглэл рүү энэ төсөв хийгдэх ёстой л гэж би хувьдаа харж байна. Төсвийн алдагдлын одоо ингээд 2.4 их 80 төгрөгийн алдагдлыг энийг бас ингээд манай сонсогч иргэд маань ингээд бас ер нь ингээд бас төлөлдсөн. Одоо нуруунд дээр үүрээд ингээд ер нь энэ алдагдлыг яаж нөхөх юм бэ? Алдагдлыг бид нар тэгэл өөрөөр л нөхөж байгаа шүү дээ. Алдагдлыг нөхөх үнцэн аргал бол өөр шүү дээ. Тэгээ алдагдлыг нөхөх их усүргэд байдаг. Болохгүй бол бид нар уг нь өмч хөвчлөгээд нөхдөг их усрууд байж болно л доо. Яг тухайн жилийн орлогоос өөр. Гэхдээ түлийн жилүүдэд бидний төлж ирсэн үнцэн арга бол гадаад өөр зээлээр л төлж яваа. Бонд тусгын өөр 50. Тэгэхээр өөр 50 өрөөс өрлөө шилжин энэ байдлаараа л явж штэ. Энэ бол 2012-3 оноос л Чингис фондоос эхэлсэн л зүйл ингээл тэрнээсээ салж чадахгүй бид нар ингээл үргэлжлэл яваад штэ. Тэгэхээр энэ асуудал байна. Тэгэхээр бүгдээрээ төлнө. Монгол улсад хийж байгаа энэ төсвийн алдагдал, өр тавьж байгаа эсвэл төсвийн буруу зарцуулалт тодорхой сегментүүдэд халамж өгч байгаа, эсвэл татаас өгч байгаа энэ бүх зүйл баг үтээдэл өгч байгаа гэдэг энэ бүх зүйлийг Монголын нийт ард түмэн тодорхой тэр авч байгаа сегментийн тухайн үед хожиж болно. Нийт ард түмэн өнөөдрөөрөө ирээдүгээрээ төлж байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр төлөөстэй байж болно. Төлөөс нь тэр хүнд байгаад нь шүү дээ. Тэр нь зөв зүйл зарцуулахгүй бол өнөөдөртөө алдаад ирээдүйдээ давхар алдах юм зүйл болчих гээд байгааг л бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ олон сая сүүлийн 10 гаруй жил бид нар 20 гаруй их найд төгрөгийн алдагдал хийсэн л гэж жишээ нь 14 оны төсөв маш өндөр алдагдaltaй байсан. 3 их найд 20 оны төсөв 4 их найдын алдагдaltaй байсан. 14 оны хямрал 20 оны ковидын жилээр бид нар тийм их алдагдaltaй гарсан л да. За зарим нэг нь бол яг тухайн үед хэтэрхий гинтийн ковид бол гинтийн цөрөг нөлөөлөл байсан учраас ялцгүй иргэдийн эдийн засгийг бүрэн зогсонг байдалд оруулсан учраас иргэдийн орлогыг хамгаалах зарим үйлдэлүүд нь бол мэдээж хэрэг зөв байсан. Гэхдээ л бид нар бол байнгын алдагдал хийж, гол нь тэр алдагдал хийж байгаа нь өнөөдрийн болон ирээдүйн давхар эерэг нөлөөтэй байж чадахгүй бол өнөөдрийн энэ алдагдлын төлөөсийг нь төлж байгаа ард түмэн дээр өнөөдрийн бидэн дээр ирээдүйн хүүхд залуучууд дээр минь ч гэсэн томоохон сөрөг зохилт болно гэдгийг л бид нар ойлгох хэрэгтэй. Энэ бол төлөөс ихт өндөртэй л дөө.
их найдаар нь буруу зүйл зарцуулах юм бол тэрнийг нөхж байгаа зээлийн үндсэн төлбөр хүүг төлөхөөсөө гадна Монгол улс хөгжлөөрөө боломжоор хохирчод байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг зөвхөн нэг хэдэн тэрбум төгрөгийн долларын зээл аваад төлж байгаа хэрэг бол биш юм. Энэний ард бол Монгол улсын иргэдийн, залуучуудын ирээдүйн үр хойчийн маань амьдралын тэр чанар, өглийн боломж гэдэг зүйлс давхар байгаа шүү гэдгийг л харах хэрэгтэй. Тэрээс өнөөдөр бид ингээд тийм халамж өглөө ийм ногдлоо шиг тараалаа гэд баярлалаа суужих нь бас тийм эмгэнэлттэй бөгөөд өрөвдмөр зүйлч юм шиг санагдахаар. Тий, тэгэл одоо гадаад өөрийн хэмжээ нэмэгдэн өөрийг өөрөөргээд тэгээд харамсалтай нь одоо бид тэр ярилцах цаг дууссан байна. Нөгөө алттай байж мөнгөгүй нефттэй байж чадахгүйгүй гихчээр ингээл бас олон харамсалтай юмнууд байна. За одоо тэгээд нэгэнт нэвтрүүлгийн цаг дууссан байна. Манай Спутник Монгол олон улсын радиогийн 92.5 FM радиогийн одоо урилгыг хүлээн авч бидэнд цаг зав зориулж ирсэн танд маш их баярлалаа. Ингээд таны ажилд амжилт хүсье. Тэгээ бидний урилгыг хүлээж авч ирсэн танд одоо дахин талархлаа. Маш их ажилттай байж хат нь одоо дуудаад ингээ ярилцсан. Манай иргэд сонсогчд маань нэлээд олон сайхан мэдээлэл авсан байх гэж итгэж байна. Танд баярлалаа. Та баярлалаа. Та бүхнийг урьж ин дэлгэрэнгүй ярилцах боломж олгосонд баярлалаа. За эндээс иргэдэд маань тодорхой мэдээлэл, тодорхой бодох эрх зүйл хөрсөн бол та бүхэн ярилцсан ярианы хүрдэн болох байхаа гэж найдаж. Далмаар нь одоо бас нэг юм хэлэхэд YouTube-с одоо 92.5 пэйж хуудас бас 92.5 бидний одоо ярилцлага бол FM-ээр 92.5 суугаар цацагдана. Ингээд сонсогч та бүхэндээ сайн сайхан өгсөй баярлалаа.